Импортоор орж ирж байгаа хоол хүнсний зориулалтад бараа бүтээгдэхүүний орц найрлага хэрэглэх заавар ойлгогдохгүй байх нь иргэдийн эрүүл мэндэд өндөр эрсдэлтэй. Тиймээс 2013 онд баталсан хүнсний аюулгүй байдлын тухай хуульд импортын барааны тайлбарыг баглаа буудлын дээр нь англи, орос, монгол гэсэн гурван хэлний аль нэгээр эсвэл гурвангаар нь бичсэн байх ёстой гэж хуульчилж өгсөн. Гэтэл өнөөдөр манай улсын гол импортлагч орон болох урд хөршин хүнсний бараа хуулиас гадуур худалдаалагдсаар байна. Зах хүнсний бөөний худалдааны газрууд дээр саяын энэ хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн заалт хэрэгжиж байгааг шалгасан. Ингээд одоо хятадаас бараа оруулж ирж байгаа нэлээд хэдэн аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүн дээр тэр саяын хуулийн заалт хэрэгжээгүй байна. Зөвхөн хятад хэл дээр л бичсэн ийм бараа бүтээгдэхүүн худалдаж байгаа. Саяын одоо таны хэлдэг хэрэглэгч өөртөө харшлах, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх ийм бараа бүтээгдэхүүн хэрэглэх магадлал нь өндөр болчихж байгаа. Жишээлбэл сахарын тийм өвчтөе хүмүүс байлаа гэх чинь тэр сахар ихтэй байна уугүй юу гэдгийг хятад хэлээр уншаад ойлгохгүй шүү дээ. Хэдийгээр гурван хэлний аль нэгээр гэж хуульчилсан ч англи, орос хэл дээрх тайлбарыг ойлгож уншиж чадах хэсэг нь хүн амын хэлний боловсролыг харуул эргэлзээтэй. Энэ мэд ойлгохдохгүй тайлбартай бараа бүтээгдэхүүн худалдаалагдж байгаа гол бурууд нь хувийн 8 гэж мэргэжлийн хэлтийн газраас онцлолоо. Жижиг дэлгүүрүүдээр бол янз бүрийн хятад бичгтэй хүнсний амтлагч хүнсний бүтээгдэхүүнүүд худалдаалагдах зуршил бол илэрч байна. Энэ нь болохоор яаж орж ирээд байна вэ гэхээр нөгөө иргэд маань ганцгаар буюу одоо хууль бус аргаар иргэн бол энэ шинэ хуулиар бол хүнсний бүтээгдэхүүн амтлах бол хориотой шүү дээ. Гэтэл хууль зөрчиж нууцаар ингэж нуун дал дараагаар оруулж ирж ингэж хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа ийм л зөрчил яваад байгаа. За үүний дагуу бол мэргэжлийн байгууллагаас яг орон нутгийн тухайн худалдааны чиглэлийн байцаагчид бол шалгаж хаягчийн зөрчлөө бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа аж ахуйн дэлгүүр байх юм бол энэ дээр тодорхойлох арга хэмжээ авахгүйж бүтээгдэхүүнийг одоо зах зээлээс татуулах, бодлоос татуулах ийм арга хэмжээг бол авч ажиллаж байгаа. Орц найрлах хэрэглэх заавар нь ойлгомжгүй бараа бүтээгдэхүүн энэ мэтэр худалдаалагдсаар байна. Тиймээс иргэд өөрсдөө заавар тайлбарыг нь харж худалдан авалт хийх хэрэгтэй байна.